Төслийг үйлдвэр баримтлалын хүрээнд дэмжихийг хэлцгийг дэмжиж байна. Хэлцүүлгийн үед манай хууль санаачлагчид анхаарна бизээ гэж би ингэж бодож байна. За байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороонд хөдөө аж ахуйн дэд хороо байхаар орж ирж байгаа юм. Уг үндсэн байнгын хорооны маань чиг үүрэг хөдөө аж ахуйн асуудал байгаад байдаг. Тийм учраас энүүнийг харах ёстой баха. Тэр агаар орчны бохирдлын гэдэг юм уу? Энэ дэд хороо бол байх ёстой дэд хороо мөн. Дараагийн нэг асуудал эдийн засгийн байнгын хороон дээр жижиг дунд үйлдвэрлэлийн дэд хороо байхаар асуудал яригдж байгаа юм байна лээ. Хүнд хөнгөн үйлдвэрийн орхигдуулаад яах вэ? Аж үйлдвэржилтийн дэд хороо гэдгээр нь явсан дээр байх. Үйлдвэржилтийн бодлогоо нэгдсэн нэг бодлогоор барьж явах нь зөв болов гэсэн ийм байр суурьтай гэж. За дагаж орж ирж байгаа дэгийн хуулийн дээр нэг санаа байгаа юм. Энэ асуулт үгэн дээр тухайн хэлэлцэж байгаа асуудлын мэрэгжлийн байнгын хороог төлөөж 2-3 хүн үг хэлдэг баймаар байгаа юм. Энэ байнгын хороонууд дээр яригдсан гол асуудлуудыг нийт гишүүдтэй бас таниулах, бас ойлголтыг нэг болгох үүднээс энэ мэрэгжлийн байнгын хороодын төлөөлөл дутаад зарим асуудал унаад байгаа, хууль хоорондын нийслэлүүд хангагдчихгүй байгаа юмнууд итер гараад байгаа. Тийм учраас энүүнийг дэгийн хуулийн боловсруулалтын дээр анхаарах нь зөв болов гэсэн нэг ийм бодол байна. За түрүү Тэмүүжин гишүүний яриад байгаа тэр их хурлын асуулгын цаг гэдэг дээр нийт цагийнх нь 3-1 намынхан бүлгүүд дээр асуудал нь нэгтгэгдэж яригдвал зөв. Тэгээ 3-2 дээр гишүүд нь сандаан асуултаа асууж хариултаа авдаг хэлбэрээрээ явбал зөв болов. Тэгэх юм бол энэ асуудлыг чинь бас нэг тийм бодлогын зангидлага зөв болох болов гэсэн ийм бодол байна. Энүүнийг манай хууль санаачлагчид байнгын хороод хэлцүүлгийнхээ явцад анхаараарай гэдгийг хэлмээр байна. Баярлалаа.